Эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын өчиг нэвтрүүлэг эхэлж байна. Өдрийн мэнд гэрүүл радио 104.5 сонсогч танд амьдралын өчиг сэтгэл зүйн нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болсон байна. За бид өнөөдөр мөн шинэхэн зочдтойгоо сар болгон бидэнтэй хамт ярилцдаг 11 наснуудтайгаа оролцоход бэлэн болсон байна. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За тийм одоо дөнгөж сая таны сонссон хоолой 6 дугаар ангийн сурагчдын хоолой байла. Яг гэрүүлээ радио 104.5 гэсэн та фэйж хуудасаар яг Кирилл монголоор бичээд ороод ирэх юм бол та биднийг бас давхар сонсох боломжтой байгаа шүү. За бид нар бас гоё комментээ өнөөдөр харж байгаа тий. За тэгээд бидний өнөөдрийн сэдвтэй хамт байгаад та бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээсэй гэж хүсэж байна. За тэгэхээр өнөөдөр бид хамтдаа шудраг байдал гэдэг зүйлийн тухай хуваалцнаа. За тэгээд 6 дугаар ангийнхны хувьд шудраг байдал гэдгийг ер нь юу гэж ойлгож, юу гэж мэдэрч, бас юу гэж бодож байгааг бүгдээрээ хамтдаа сонсвол таны хувьд бас шудраг байдал гэдэг нь яг ямар зүйл юм бэ? Та энийг яаж мэдэрдэг юм бэ? Та энийг ямар үед яаж гаргаж илэрхийлдэг вэ гэдгээ бас бидэнтэй хуваалцаад хамтдаа ярилцаад яваасаа гэж хүсэж байна. За яг одоо тантай хамт манай 1-р эфирээс найруулагч Мизо, хөтлөгч сэтгэл зүйч Гэрлэмний би байна. За гурлаа сэдв рүү гарах уу? За шудраг байх гэдгийг сонсоод уншаад та хоёр мэдсэн байсан шүү дээ сэдв. Та хоёр том болчихжээ тий. Сэдв мэдэхгүй ирдэг байсан чи Facebook-ээс харцсан шүү дээ аль хэдийн энэ төр гэдэг. Багш ингэсэхгүй манай найз нүүд нь хүлээж исэн шүү дээ. Тэгсэн чинь энэ манай 104.5-ын пэйж үзэг өгч ягаад энэ ондрон ганц утгыг энэ та хоёроо гэсэн чи тийм биш гэсэн чи сэдв нь өөр би гайхаад юу хэлээ гэсэн чи өнөөдөр тэгэл мэдчихэж байгаа юм чи. Тэгэл мэдчихэв юм. За тэгээд юм бодогдоо. Юу ч бодог орж ирсэн үү? За ганц удаа шудраг байна гэдэг нь гэж шудраг гэдэг үгийг батсан чи юуны тухай орж ирв? Тэгэхгүй одоо тийм хууль бус те үнэн бус. Тэгэхгүй ер нь нэх юм бодоггүй. Тийм үү? Бодогдохгүй. За тэгэхээр хүмүүс ингэж ярьдаг шудраг зан чанар гэж ярьдаг. Хүмүүст ингээ ерөнхийдөө 49 төрлийн зан чанар байдаг гэж үздэг юм л та. За тэрэн дотор шудраг зан чанар гэж бас байдаг. Тэгэхээр ер нь одоо хэр шудраг одоо зан чанартай хүн бэ? Эсвэл би хэр шудраг зан чанар надад хэр их байдаг вэ? Гэд яг чин шударгаар өөрөөсөө эхлэхөө бүгдээ яриагаа. За шудраг зан чанар чамд ер нь хэр их байгаа бол яг юун дээр ямар үйлдэл гаргаснаа чи тэргээ би бол шудраг байна гэж бодож байгаа вэ? За манай сонсогч бас шудраг байдлыг манай хоёрт юу гэж хэлмээр байна? Өөрийнхөө үзэл бодлыг гэрүүлээ радио 104.5 пэйж хуудасны лайв стрим дээр шууд бичих боломжтой шүү. За тэгвэл ингээ орж ирэхгүй байгаа бол бүгдээ шудраг хүн гэж ямар хүнийг хэлнэ гэж бодож байна? Шудраг хүн гэж одоо жишээ хэлээд юм. Ингээд нэг хүний үдгийг хулгайлцаад зав. За тэр хүн нь мэдээд миний үдгийг өгөөрэй гэсэн чинь би аваагүй гэд худлаа ирээд тийм. Ер нь одоо шудраг бас ер нь нэг санаа авч ирэхгүй наа. За мэдхгүй. шудраг асуулт мартаад тийш. Шудраг хүн гэж ямар хүнийг хэлэх юм бэ? Шудраг хүн гэж юмээ үнэн байтаар нь хүмүүст хүргэдэг хүнийг хэлдэг болов? Одоо жишээлбэл саяны ганц удаа ярьсан жишээг үргэлжлүүлчихье л да ойлаа. Чи хин нэгний ямар нэгэн буруу зүйл хийж байгааг нь хараад юу болсныг нь багш нь асуух үед чи тэрний үннийг хэлж чадах уу? Боддоор нь. Чадна. Гэтэ нөгөө хүүхд чинь хэцүү байдалд орно доо. Тэгэл шударгаар шийдүүлээрэй л зөөлөн л байх л гэж. Шударгаар шийдвэл илүү зөөлөн байх гэж юу? За тэгвэл гэртээ очиод аав ээжтэй үннээ хэлэхгүй, шударгаар нь хэлэхгүй, үнэн боддоор нь хэлэхгүй худлаа ярьжсэн тохиолдол юу нэр хэрэг вэ? Зөндөө. Жишээ нь юун дээр тэр илүү их гарч ирдэг?
За ганцудаа чи яагаад өнөөдөр оройтчих гэсэн чинь харин багш энийг хийж дуусгаад яв гэд тэгээд би сууж байгаа дуудсан гэхүү эсвэл гадаа хамт хавар болцсон шүү дээ манайхан тийм гадаа хамт тоглож байгаад оройтсан гэд үннээ хэлэх юм уу? Шодрогчод ингээл ийм жижиг юм дээр гарч ирэх юм шүү дээ. Аха. Тэгээ одоо үнээл хэлэхээс ямар загнах биш. Загнахгүй учраас үннээ хэлнэ гэж юу? Миний бодлоор заяа хүүхэд ингээд худлалдаг шалтгаан нь штэ анх удаа үнэ хэлж хахад чи худлаа яриад байна гэж загнах юм бол тэгэл за энэ хүн ерөөсөө намайг ойлгохгүй мэн гэдэг үжил бодолтой болоод үнэ хэлэхээ болдог татгшаа голдог гэж боддог. Тэгвэл бид нараас хүмүүсээс болоод бидний шодрог байдал өөрчлөгдөх гээд идэг гэж юу? Тийм магадгүй. Бас байж болох юм тийм. За Ундрмыг өнөөдөр яагаад оройтваа? Гэрте очсон чи гэрийнхэн бүү ууртай байна. Ууртай байна. Төсөөлж байгаа шүү хоёлаа заяа. Түнс Ундрмын гэр бүлийнхнийг ууртай гэж хэлээгүй шүү. Төсөөлж байгаа шүү. За. Тэгтээ чи яг үндэ түрүүн нэвтрүүлэх эхлэхээс өмнө чи хаваршсан гэсэн шүү дээ. Аха. Хаваршаад гадаа тогломор санагдаад. Аха. Тэгээд оройтод ороод ирсэн. Гэтэ ээ чин чамаа гадаа тоглож байгаад оройтсан гэдгийг мэдх юм бол уур нь илүү их хүрнэ. За төсөөл. Чи одоо юу гэж хэлэх вэ? Хариултаа хэлье. Хоёул яг үннээр нь тийм нөхцөл байдалд орох юм бол хоёул юу гэж хэлэх вэ? Хичээлээ тараал тэгэл нэг зүт тахал хэлж юм бол гэж хэлсэн шин. Тэгэхгүй бол тэгэл угаасаа ээжээс би бол юм нуусан ч бодлого баригдчихдаг. За тэгвэл бид гурван ихний хариулт бол шудраг хүн гэдэг нь үнэн бодит байдлыг хэлдэг хүн юм байна. Зөв. Мөн үү? За тэгвэл хамгийн сүүлд чи шудраг бус байдлыг юунаас мэдэрсэн бэ? Шудраг бус байдлыг. Тий. За үйт. Шудраг бус байдлыг багш одоо шудраг хандсангүй, тэр ангийн хүчин чамд шудраг хандсангүй, ээж чинь чамд дүүд за. За жишээ гараад ирлээ. Манай дадлагын багш жишээ биш нь бол бодит амьдралаас сэдвүүлэн бүтээв. За. Манай дадлагын багш гэдэг хогоо ишин дадлагын багш ирсэн. Тэгсэн чинь ингээд манай 5 баг болж хуваагдаад нөгөө нэг хичээлүүдээ ингээд сэргэн санах гээд дасгал ажил тэгээд аль их одтой болсон баг нь ялагчилсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээд сүүлд нь яг шалгаруулах болсон чинь манай 1-р баг 5-р баг хоёрыг ижилхээ 2-2 одтой болсон. Тэгээ би тэд бүр ингээд дахиад нэг юм хийж хэл дагсан чинь тэр агш энэ хөвгүүд нь их байгаа юм чинь хөвгүүдтэй багт нь энэ одыг үгүй энэ ялагч тодруулах юу гэлээ гэлсэн. Би тэд бүр бөөмөр заяа. Яаж яхад нөгөө нэг багш шууд ингээл 1 2 3 4 5 хүртэл тоолоод нэгүүд нь нэг баг болоо суучиж аахгүй юу. Тэгэл тэр чи угаасаа эрэгтэй мэгтэй гэж ялгсан юм байхгүй. Яг тэгэл багшийн тоож өгснөөр битгээд нэг баг бол сууж байгаа штэ. Тэгсэн чи манай багт хөвгөөдөө хийсэн бол бас ялагч боломж байсан байгаа байхгүй. Тэгээ манай багт нэг хөвгүүн байсан. Тэгээ тэр хөвгүүн манаас айгүй мундаг оролцсон. Тэгэл битээд хамаг байдгаараа хичээгээл гэсэн чин тэр дадлагын багш маань энэ хоёр хөвгүүнтэй багт ялагч өгсөн. Энэ хоёроо хичээсэн, сайн хичээсэн гэдэг. Яг ижилхий хичээсэн бол хоёр яг ижилхээ одоо авсан баг гэдэг. Тэгээ манай багийнх нь нэлээд уурлаад тэнд шудрага бос байна гэдэг гомцсон. За тэгвэл одоо хоёлаа ингэж бодъё. Тэр дадлагын багшийн оронд чи өөрийгөө тавиад үзтээ. Одоо тэр хоёр эрэгтэй хичээсэн гэд одоо тэдний багт ялалтыг өгсөн байна шүү дээ. Аха. Тим шийдвэр гаргасан хүний оронд чи өөрийгөө тавиад бодоод үзтээ. Би л дахиад нэг дасгал ажиллуулах гэсэн. Тэгээл л хурдан бодсны юм уу яг шударгаар тэгэл шийдэх байсан бол болох байсан баг. Яг хиндэ гомдлгүй. Тэгвэл яг ижилхэн тэнцэн оноотой хийж шууд рэндомор нэгсэн гот. Яагаад гэсэн юм бол Мэдгүй. Багш манай дадлагын багш манай харанхуй өгөнтэй 27 охинтой тэг хөвгүүдийг илүү сайн хандаад байдаг байхгүй юу? Тэгэд би жоохон тэрэн дээр гайхал гэдэг хүүхэд л хүүхэд шүү дээ. За энэ бол гэхдээ чиний бодол тий. Гэхдээ энэ хэр бодит бол чиний бодож байгаа бодлыг бусад хүмүүсээс яг тэгж бодож байгаа болов гэсэн. Аха. Манай баг тэгэл нь 2 3 мөрөв дахар баг хүртэл тэгж бодож байгаа. Тэгэхээр олуулаа бас тэгж бодож байгаа юм чинь арай хоосон бодол бол биш ах л гэж чи бодод байна уу? Аха. За шудраг ус байдлыг тэгж мэдэрсэн. За ганцуд
Юу яасан вэ? Жишээ орж ирсэн үү? Тэгсэн. За чи босч байгаа дээр байгаа бодлоо. За. Ингээд өнөөдөр өглөө зэв. За. Сая би яг ийшээ ирэхээс өмнө нэг юм тавталгаан цуусан байхгүй юу? Матин тавтлага гэд саяханаас явж гисэн. Тэгээд ингээд та бодож байгаа зэв. Ингээд бусд нь бүгдээрээ таарсан. Тэгээд би ганцаараа үлдээд юмаа дуусгаад явах гэсэн багш ингээд нэг хуудас нэг юм нүүр нэг тасгал хийлгээд тэгээд наатаа хийчихгээд тэгээд яаж хууллаа тэгээд хийгээд тэгснээ ингээд бусдын зүгээр явцсан. Тэгээд дээрээс нь ингээд ямар даалгавар өгөөгүй зав. Тэгээд би тэр тасгалаа арай гэж ажиллаа дуусаад ингээд яг нэвтрүүлгээс хоцорлоо гэд ийшээ ирэх гээд амар яарад явжсэн чинь багш дахиад тэрний нөгөө дараагийн юм нэг нүүр хуудас юм өгөөд нэг нүүр тасгал өгөөд тэгээд би бусд нь ийм даалгавар өгөөгүй гэж шудраг биш гэд амар уулсан. Чи юу? Тийм. Тэрийг илэрхийлсэн. Яагаад илэрхийлж чадаагүй юм бол? Мэдхгүй тэгээд одоо багш тэгээд намайг одоо сайн сураад бодлогоо сайн ойлгоосэй гэсэндээ л тэгж байгаа баг гэж үзсэн. Гэхдээ тохойд чамд шудраг бус хандж байгаа юм шиг мэдрэмж төрсөн юм байна. Тэгвэл багшийнхаа оронд хоёлаа өөрийгөө тавьж бодож үзээлт чамд илүү даалгавар өгсөн шалтгаан нь юу гэж болохоор вэ? Одоо улам илүү хичээгээд маттаа сайн болгохын тулд. Тэгвэл тэгж үнэхээр яг тэгж бодоод чамд илүү их зүйл өгсөн байвал чиний шудраг бус мэдрэмж өөрчлөгдөх болов? Санагдсан мэдрэмж нь Өөрчлөгдөх баг. яагаад? Багш нь чамайг уг нь хичээгээсээ эсвэл илүү их зүйл сураасаа, илүү олон зүйл бодоосай. Манай ган сувд те энийг хийчвэл бүр илүү олон зүйл ойлгочих магадгүй гэд өгсөн гэд хоёул оронд нь тавьж бодож үзлээ шүү дээ. Тэгсэн ч гэсэн чамд шудраг бас хандсан юм шиг санагдаад байна гэж юу? Яагаад? Мэдхгүй тийм одоо нэгэнт болоод өнгөцсөн тэгээд залгуулж чадахгүй гэж бодож байгаа юм уу? Өндрөн хажуунаас сонсоход ямар санагдчих вэ? Тэтэл жоохон гомдмаар санагдчих. Яагаад? Яагаад гэвэл зөвхөн ганц хувьдад суулгаж илүү даалгавар яг анги дээр нь хэлгчээд нөгөө хэдэн даалгавар өгөөгүй жийж юу яагаад гэрийн даалгавартнаас дахиад нэг их даалгавар өгсөн гэхээр бас жоохон ялгаж иртээд байгаа юм шиг санагдаад байна. Тийм үү. За. Ийм судалгаа хийм ээ. 6 дугаар ангийнхан хүүхдүүд 6 дугаар ангийн хүүхдүүд гэдэг чинь одоо нэг ойролцоогоор 11 12 тий 10 за нэг 11 наснууд байгаа шүү дээ. Энэ хүүхдүүд энэ насн дээр шудраг бус байдлыг хамгийн өндрөөр мэдэрдэг гинэ. Хамгийн их мэдэрдэг. Өстой шудраг байсангүй шудраг бус байна гэлмэр айгүй хүчтэй мэдэрдэг үе гинэ. Надад тэгж хандлаа гэд. Тэгвэл за гурлаа сая сургуулийн жишээ ярьлаа шүү дээ тий. Тэгэл гэр бүл дээр юун дээр шудраг бус байдлыг илүү их мэдрэх гэдэг үү бид нэр. За манай Дүүтэйгээ барьцдаг. дүүтэйгээ барьцдаг. За жишээ нь юу вэ? Жишээ нь ингээл дүүд заяа өдөр алган сүү авч өгдөг хгүй юу? Өдөр алган манад сүү уудаг заяа. Тэнгууд ингээд юу санаа мэнэ битгий дээр хүн биш юм шиг заяа. Манай дүүд сүү авч өгдөг. Тэгээ би хаяа ууралж байгаа яг сүнээс нуудаг л та. За тэгвэл хоёлаа ээжийнхээ оронд өөрийгөө тавиад бодоод үзье. Аавынхаа оронд ч юм уу тэр дүүд нь сүү авч өгöd байгаа хүний оронд заяа. Яагаад илүү их сүү өдөр алхам дүүд нь авч өгöd байгаа юм бол? Тийг өстэй мэдгүй байна. Дүү нийтдээ. 3-тай. За. Яагаад дүүд нь өдөр алхам сүү авч өгöd байгаа юм бол? Яг нэг хаяа сүү авч өгөхгүй болохоор чинь нэхэд идэх байхгүй миний сүү хаана гэдэг. Тийм болохоор л зүгээр орилуулахгүй гэж авч өгдөг гэж болох юм бас. Бас тийм ээж болох юм тий. Ганц үд юу гэж бодож байна? Ундрмын дүү сүүний тухай. Анхаарай шүү хоёлаа за. За ер нь ундрмын ясан тэр юунаас нь болохоор хоёлаа ээжийнх нь оронд өөрийгөө тавьж бодож үзэж байгаа байхгүй юу? Яагаад ундрамд өдөр алга авч өгдөг ээжэж дүүд нь өдөр алга авч өгöd байгаа юм бол бас л ингээд арай жоохон юм ойлгохгүй харин ундрам арай их чинь болохоор юм ойлгож байна гэд тэгээд тэгж авдчих. ойлгож байна өндөр. Ойлгохгүй. Юу ч ойлгохгүй.
Ундрам нөхцөл байдлыг илүү сайн ойлгож хүлээн зөвшөөрнө гэдгийг мэдж байгаа болохоор арай багт нь илүү яг хүсэж байгаа зүйлийг хийж өгч байгаа юм болоо гинэ. Тэгэхээр нэрээ яг чи гомдож момдохоо бодохгүйгээр тэгж бодвол Би ч яхаа гомддог үлдээ. Тэгтээ шудраг биш санагдаад байдаг. Шударга бус. Тэгэхээр ямар санагдчих вэ? Тэгэхээр заас фэж басах. Гэтэл үгүй гэж. Гэтэл үгүй гэсэн мэдрэмж төрж байна. Ганц удаа үед гэр бүлд гардаг хамгийн шудраг бус байд. Гэр бүлийн үед ер нь бас л дүүнадөө. Ингээд дүүтэй холбоотой гэж юу? Тийм. За. Тэгээ бас л ингээл тэгэл одоо ингээд дүүд ингээд ер нь амдтай илүү ихийг өгөөд тэгээд надад арай тийм баг скол хайдаа өгөхгүй үлдээгээгүй ч юм уу. Тийм зүйл тохиолддог. За үлдээгээгүй тохиолдлын хоёлын нэг нь бодоод үзье л та тэгвэл. Жишээ нь. За жишээ нь ингээд намайг ингээд хичээлээсээ хөөж яхад тэр нэр ингээд ийм чипс жигмиг гэд ийм ундаа аваад уугаад идсэн зав. Тэгээд үлдээс үлдээгээгүй зарим миний тэр хог мог нь байгаад тэгээд би хараад надаа үлдээсэн мө гэсэн үлдээгээгүй гэдгээд тэгээд амар уурлаад тийм үе бол маш их гардаг. За тэгвэл хоёлаа нэг үеийн бодож байгаад яагаад үлдээгээгүй бэ юм болоо гэдгийг тэр үлдээгээгүй хүний оронд өөрийгөө тавиад үзэхээр юу бодогдох вэ? Одоо жишээ нь ингээл үлдээгэж бодсон ч тэгээд олоолаа болохоор булаацалтаад идээд дуусгацсан байж магадгүй гэж боддог. Тийм байж болно. Тэгээд манай дүү маань болохоор ингэдэг аахгүй. Анаа би танд үлдээгчээсэн. Гэтээ нэ чи идчи жоохон штэ гэд идцэн гэдэг аахгүй. Гэж ярьдгийг. Тэгэхээр булаацалтаад тэр идэх гэсээр байгаад тэгээд чамд үлдээгүй гэж болох юм байна те. За тэгвэл шудраг ингээд байна гэдэг нь бүх зүйлийг шууд хэлэх гэсэн утгатай биш юм байна. Шудраг байхын тулд одоо тэр хүнийг бас өөрийнхөө ойлгох хэрэгтэй байна л да. Тэр хүн яагаад гэсэн юм бол энэ хүн яагаад ингэж байгаа юм бол би энийг хэлэх үү яах вэ гэд бид нар өөрсдөө ч гэсэн шудраг байхын тулд тэр хүнийхээ тухай заавал бодох хэрэгтэй гинэ. За тэгвэл хоёлоо одоо гурлаа нэг юм бодъё л та. Найз чинь буруу юм хийцэн. Тэгээ багш чинь асууж байгаа. Чи юу хийх вэ? Найзаас эхлээ яг яагаад юм асууя гэж юу? За. Тэгээд тэр бүр багш тэгээд бүр шалгаагаад байвал яг найзынхаа яг юунаас бол буруу юм хийснээ за мэдлээ штэ. За одоо жишээлбэл заяа. Манай найз нэг хүүхдийг муухай өгөр дарамжилчлаа заяа. За. Тэгээд яг яагаад дарамжилсан бийг асуунгууд тэр хүүхд нь өөрийг нь эхлээд дарамжилсан. Тэгээд гэсэн мөсөр дарамжилсан учраас тэр хүүхд нь зөрүүлээд бицмэс болно шүү дээ. Болно шүү дээ. За. Тийм болохоор жоохон тэр зөвхөн манай найзын буруу биш. Тэр хүүхдийн буруус яг 50-50% байгаад байгаа биз. Тийм болохоор багштай яг зүгээр л багш хэрвээ асуугаад байвал зүгээр л болтол баг. Түүнээс хойш бүр багш маш тийм том хэмжээний хүрээг бол тэгэл нууцлах чадгалаа шүү дээ. Тэгэхээр бас нөгөө ундрмын хэлдгээр шудраг байна гэдэг нь шууд яг тас хэлэхгүй яаж тэрийг хэлж илэрхийлэх вэ гэдэг нь бас ялгаатай болчлоо. Чухал болчлоо тий. Ийм юм учраас ийм юм болсон байлээ багшаа гэж хэлэх юм бол чи өөрөөр тусна гэж бодоод байна тий. Ганц үд яг уу найз чинь буруу юм хийсэн багш чинь чамаас асууж байгаа. За ганц удаа чи харсан юм уу? Надаас асууж юм. Тий штэ. Найз чинь чамаас асууж байгаа байхгүй юу? Энэ ингэсэн байна аа одоо тий. Чи хажууд нь хамт байсан гэж байна. Юу болсон хэл гэ. Чи юу их вэ? Тэгээд би одоо найзаагаа хамгаалах уу өмнө хэлэх үү? Үнэнгээр л одоо хэлээ шүү дээ. Яагаад? Яг ингэж ноцтой зүйл болсон юм байна тий. Гэт хэлж болохооргүй тийм юу болсон юм уу? Тэгэхээр тэгвэл бараг худлаа ярих байх та. Харин чи өөрөө л миний кейсийг баяжуул заа юу. Ноцтой зүйл болсон гэвэл жишээ нь юу болсон байж болох вэ? Ноцтой биш арай хэлж болохоор зүйл гэвэл юу болсон байж болох вэ? Хоёлоо төсөөлнө шүү дээ. Хүүхэд аваатай зөгц юм уу? За хүүхэд зөгцсөн. Энэ ноцтой юм уу? Ноцтой шүү дээ. За ундрынх бол түрүүн хил амарт оромжсон байсан. Найз нь. За чинийх бол бүр гар хөрцсөн заяа. За тэгвэл чи яах вэ? Ганц удаа чамайг л хажууд нь байсан гэж юм да.
гэж багш нь тийм шүү дээ. Одоо үнний хэлхүү хамгаалах уу сайн тийм. мэдгүй л. Яг тий цаг тухайд нээсэн бол яач мэдгүй бас л эргэлзэх юм болов. Тэгээд хариултаа шууд хэлээ. Үнний хэлхүү хамгаалах уу? За найзаагаа хамгаалъя. Хамгаалъя. Тэгвэл шудраг байна гэдг нь заримдаа хэцүү юу? Хэцүү шүү дээ. Яагаад? Дандаа шудраг байгаад байна гэж бас Хэцүү байгаагийнхын шалтгаан нь юу юм бол ноёроо? Зарим нэг шудраг байгаагаас үүдэлтэйгээр хүүхдүүд энийг жоохон доромжлох, дургу болох үйлдэл маань ингэ жоохон анзаарах гэдэг байхгүй. Тийм болохоор тэрнээс жоохон жишээ авсаад толгойн дотороо суулгацсан гэх юм уу? Яг тийм. Нэвтрүүлэхээс өмнө хальт ярьжсэн тийм өндөр мөн. Би тийм шудраг хүүхэд байсан байхгүй юу? Тэгээд манай ангийнх нь надад ер нь жоохон дургу байсан. Тэгэхээр чи сая бас тийм жишээ ярьлаа шүү дээ. Заримдаа шудраг байхад хүүхдүүд жоохон дургу байх гэдэг. Яагаад шудраг байгаа үед хүмүүс тэр хүн дургу байх гэдэг юм бол гэдэг асуулт гарч ирж байна те. Битэрийг бодож явах хооронд ганцууд хариулна гэж байх уу? За чи юу гэж бод? ингээд жишээ нь ингээд зарим нь ингээд ээж олно шүү дээ одоо. Жишээ нь тэр хүнээс ээж болно ингээ үний илчүүлэлт хийх бол ингэх болов гэд айдаг тохиолдол байгаа. Тэгээд худлаа хэлэх тохиолдол маш их гардаг. Айдаг тохиолдол байгаа. Тэгээ худлаа хэлэх тохиолдол маш их гардаг. Тийм. Айснаас болоод ингээд үнний хэлж чадахгүй. Тэгээд худлаа хэлдэг тохиолдол маш олон гардаг. Би ганц хувьдыг яг айх шалтгааны ерөөсөд нь толгойн дотор бодоод олчихлаа. За. Ерөөсөө нөгөө нэг би сая хэлсэн шүү дээ. Анхнуудаа хүүхэд үннээ хэлж яхад хүлээж авахгүй худлаа ярьлаа гэх юм бол тэр хүүхэд дараа хэлхээсээ айгаад одоо би үннээ хэлж дахиад худлаа ярьлаа гэж намайг загнах юм биш шүү дээ. Тийм нэг айцтай болоод тэрнээс болоод худлаа ярьдаг. Болж болох юм байна. Тийм. Нэг шудраг байдлаа алдаж болох юм байна тийм. За түрүүнийхээ нөгөө шудраг байгаад дандаа шудраг байдаг хүүхдүүд ангийнх нь жоохон дургу байдаг тухай ярьсан шүү дээ. Тэрийг яагаад тэгж бодож байна гэсэн чинь ганцудаа хоёулаа яриагаа өрчилчихлээ. Харин ингээд одоо жишээ нь ингээд яг буруу зүйл хийсэн байхад багш нь хэлжүүл ингээд мэдээд загна штэ. Намайг загналаа одоо намайг загнсан тэрнээс болоод үнээл хэрэггүйсэн гэдгээд уурлаад дургу болдог. Юу бас байгаа. Зөв. Тохиолдол. Яагаад гэвэл чи шудраг байсныхаа төлөө би гин буруутай болоод тий. Тэгээ багшд загнуулаад тий. Тэгээ эвгүй байдалд ороод тэгдэг учраас тэр үннийг хэлсэн хүүхдэд хүмүүс жоохон дургу байх гэдэг гэж юу. Тэгвэл яаж энийг одоо хайтахан болох вэ? Ундрам юу гэж бодож байна? Хүүхдүүд ихтэй яагаад дургу гэдэг юм бол энэ бол ихтэй сайн ганцуудын гаргаж ирсэн үнцэг. Хоёулаа өөрсдийнхөө үнцгийг бас гаргаж ирлээ. Ганц удаа ижилхэн өнцгтэй юм л та би. Ижилхэн үнцэгтэй байна. Нэг ийм үнцэгтэй байгаа юм. За жишээ аваад үзвэл заяа. За манай ангийн Батагийн хүүхэд байлаа заяа. За. Тэгээд Номогийн хүүхэд бас байлаа. Бата Номо маш сайн найз заяа. За. Нийлдэг жоохон буруугаар энэ хүүхдүүд. За. Тэгээд Бата Номо өөрөө. Аха. За. Тэгээд за заяа гэд нэг охин аюул тийм шудраг зантай хөөх охин заяа өөрийнхөө. Тэгсэн чинь тийм Бата Номо хоёр хүүхэд дэрлэж яхахыг заяачд харчлаа. Дэрлэж яхаг. За. Тэгээ багш магш нь ингээ асуугаад ингээ сургууль дээр баг мэдгэцэн заяа. Тэгээ багш магш нь асуугаад яг юу болсон юм бэ гэд. Заяа ингээд үннийг зөвөр тайлбарлаад хэлж байгаадсанд ингээ багш нь загнаа штэ Бата Номо хоёрыг. Тийм учраас энэ хүүхэд үнэн тэр Бата Номо гэдэг хоёр хүүхдийн тархин дотор нэг ийм бодлоо байгаа. Энэ хүүхэд худлаа яриаггүй үгүй ярьсан байсан бол би ингээ загнах болохгүй. Тийм болохоор тэр хүүхдээс болж тэр хүүхд одоо заяагаас болж загнуулсан. Надаас би ийм буруу юм хийсэн болохоор загнуулсан гэдэг утгаараа биш. Энэ заяа багшид хэлсэн болохоор би загнуулж ийн гэдэг утгаараа хүлээж аваад. Тэгээ дург болох гэдэг. гэж бодож байна. Бас гоё өөр үнцэг байна. Өөрийнхөө одоо буруу зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй энийг мэдгдсэн хүн нь тэр хүн учраас гэд тэр хүнийгээ буруутгах гэдэг тий. Зөв. Би болохоор ингэж бодож байна. Намайг шудраг байхад дургу байсан шалтгаан нь би аль талыг нь бодохгүй шууд хэлж байгаа миний бас тэр нэг өнгө хайсан арай буруу байсан юм болов.
Одоо жишээлбэл намайг ингээ хилчвэл нөгөө хүмүүс маань ямар байдалд орох уу гэдгийг би бас тодорхой хэмжээнд бодож үзэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр шудраг байна гэдг нь одоо ингээд үнэн бодит байдлыг шууд хэлнэ гэдэг нь зөв боловч ямар үед Яаж хэлэх үү тий тэр хүмүүс намайг хэлсний дараа ямар байдалд орохын тий тэднэрт ямар хүнд хэцүү зүйл буцаад тохиолдохын гэдгийг бодож үзэж жагаад тэгээд яаж хэрхэн хэлэх вэ гэдэг нь шудраг байдлын гоё юм нандин чанар юм болов. Энэ шудраг зан чанарыг гоё өнгөлөх зүйл нь тэр юм болов. Тий. Тэгэхгүй өстой хинхэг царайлал очиол тий. Ахаа. Багшаа тэдний Амар ангийн шудраг хүүгүүд царайлаад тий ахаа. багшаа тэдний ангийн хүүгүүд одоо тий манай хүүгүүд очиад тэднийг зодчлоо гэд хэлэнгүүт чинь багш шууд за бөө юм болсон юм байна гэж очиол нөгөөд чинь загинчин штий. Тэгэхээр чинь ингээд арай л бас юу болсон юм бүх зүйлийн учрыг ойлгож таньж мэдснийхаа дараагаар хүн яаж хэлэх ёстойгоо өөрөө сонгох ёстой болов. Ахаа. Тэг жишээлбэл Батан 82-ийн тий дээрлэгсэн шалтгаан нь яг юунаас болсон юм бэ? Хичээж байлаа шүү дээ. Тэг жишээлбэл тий Батан 82-ийн тэр дээрлэгсэн хүүхэд нь за совд гэдэг охин байлаа заяа. За ясуу Батан аяг харцал зэтэй тийм байна. Тэгээд совд гэдэг охин байлаа. Тэр охин магадгүй тэр янз бүрээр хийсэн ч юм уу те. Ямар нэгэн шалтгаанаас болоод тэр хоёрыг өмнө дээрлэгчээсэн ч юм уу те. Тиймэрхүү байдлаас болж энэ асуудал үүссэн байх болзошгүй учраас яг аль аль талнаас нь яг юу болсон бэ гэдгийг яг оновчтой шийдвэрээр явахгүй бол одоо жишээл Батан 82 дээрээс нь ч ихтэй наа чи өөрөө ихсэн нацисты бит хоёрыг эхлээд өчсөн те. Тэгэлсэн чинь совдан ингээд би эхэлж тэгжсэн юма гэдгийг нууцлаад энэ хоёр намаа зүгээр ээж ах чинь гэсэн. Тийм байвал хоёр талаасаа гоё шудраг үннээ тэр хүндээ хэлээ зүгээр ойлгуулчих юм бол асуудал зүгээр зөвлөнөр шийдэгдэх юм болов. Тэгвэл бидний нөгөө амьдралд байх шудраг гэдэг зан чанар бидний харилцаанд бас сайнаар нөлөөлнө гэсэн. Яг үнэ. За гэтэл хүүхдүүд ингэж бодд юм л да. Хамгийн шудраг бос хүмүүс явж насанд хүрсэн хүмүүс гэж бас боддог гинэ. Томчууд хамгийн шудраг бас байдлыг гаргадаг гэж үздэг гинэ хүүхдүүд. Шудраг бас тийм энэ дэмжиж чинь. Яг ингээд тэхийн бараг ойлгомжтой байгаа юм. Ингээд томчууд ингээд ихэнхдээ ингээд одоо нууц муутын зарим их жахнаар нь ээж аавд нь хэлээд тэгээд ээж аав нь тэгээд загнаад өвдөөсөө юу болсныг асуухгүй сайн лавлаж асуухгүй тэгээд шууд загнаад идэг болохоор шудраг бус гэж боддог байж болно. Юу болсныг сонсож асуухгүй шууд загнаад идэг болохоор шудраг бус ханддаг гэдэг бодол нь ихсдэм юм тий. Тийм аав ээж хэрэг байвал юу болсныг нь асуухгүйгээр загнадаг, дайрдаг олон байгаа. Манай хуучингаас хийхэд л зүгээр нэг хүүхэд миний мэддгээр бол нэг л хүүхэд байгаа байхгүй юу? Тэр нууцлдаг хүүхдүүдийн ард яг ямар хэцүү их хүлээж байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгээ тэр хүүхдийг ингэдэг байсан байхгүй юу? Жохон ингээ найзууд нь ингээ эрэхтэй хөхд найзуудтайгаа ингээ жоох нийлээ тоглолцсон. Тэсэн чи ингээд ээж нь загнаад хэлсэн заяа. Тэгээ тэр хөхд болохоор өөрөө тоглож илээгүй. Найзууд нь ингээ жоохон тоглолцоо ингээд чи өнөөдөр одоо юу тэр хөхд өнөөдөр шагнал авлаа гэж бодлоо л та. Тэгээ чи өнөөдөр шагнал авсан юм жаа гайгүй л үгүй ингээд жоохон тоглолцоо чи тоглодоггүй юм чам гоё хамтаа цаг хугацааг өнгөрөөё гэсэн боловч тэр хөхд гэрте оцсон чи ээж нь чи гадуур тэнлээ чи одоо тий өөр болохгүй хүмүүстэй нийллээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү ямар нэгэн хариулт сонсолгүйгээр гэх юм уу. Тийм ээ. Тэгвэл нөгөө ойлгодог гэдэг зүйл эцэгчүүд хүүхдүүдийг ойлгодоггүйгээсээ болоод шудраг бус байдал үүсдэг. Шудраг бус байх нь илүү их гарах гэдэг. Аха. Тэр багшаас тэгвэл магадгүй та хэдийн саналыг сонссон бол шудраг бус үйлдэл гарах нь багсан тий. За тэгвэл томчуудын магадгүй биднийг сонсож чаддаггүй байдал нь хүүхдүүдийг сонсож чаддаггүй байдал нь энэ зан чанар алдагдахад хүргэдэг юм байна. За тэгвэл хүүхдүүдийн хувьд бас шудраг байх нь хэцүү юу?
жоохон хаяа хэцүү байдаг. Тийм ер нь ингээд жишээ нь одоо жишээ нь ингэж аахгүй юу? За. Нэг хүүхэд намайг мөргөөд тэгээ замаа араачаа гэж загналаа зав. За. Тэнгуут нь чи яаж анги би санаангүй мөрөгцөн штэ. Чи өөрөө замаа арахгүй яасан би гэд яасан. Тэгсэн тэр хүүхэд ингээ муухайгаар хэлээд хаана болоод би зөрүүлээд хэллээ гэж бодъё зав. Тэнгуут багш яг тэр үед нь хараад чи яагаад муухайг хэлж байгаа юм бэ гэд яг үнэ хэлээрээ гэд тэгээд би ингээд хэлэх гэхээр нөгөө хүүхэд бас цаанаас үгүй эн чи хэлсэн эн чи өөрөө хэлсэн гэд тэгээд би ингээд мэдээч өөрөө үнэ хэлхийг хүснэ. Тэгээд одоо тэгэхээр яг юу гэх Тэр хүүхэд хажуунаас нь хүчлээ тахаар багшны итгэл нь жоохон муурах гэж бодож байна. Муу юм уу асуудаа. Юу гэж хийж болох юм? ер нь яа энийг санаа олж ирэхээ бэлчиж. Нэг ингээд цаанаас нэг жоохон сэдвээсээ өөрчлөгдөхгүй нэг Юм шиг санагдаад байна уу зүгээрээ. Гэхдээ яг чамааг хэлэх гэсэн зүйлээ хэлэх гэтэл яг хажуунаас нь ингээд хүн ингээд дайраад тахаар бас тэрийг илэрхийлэхэд хэцүү байдаг юм болов? тийм. Түрүүн ундрам жоохон хэцүү байдаг гэсэн шүү дээ. Яагаад? Гэхдээ тэгэл бас яг сайн шийдэ адилхан хаяа шодрог бахар зарим хүмүүсийн жоохон дург болох гэдэг гэх юм уу? Нэг түрүүний ярьсантай адилхан юм. Аха. Гэхдээ бид нар энэ шудраг байх гэдэг зан чанарыг уг нь алдаж болохгүй. Тийм нөгөө нандин чанар байгаа даа шүү дээ. Чухал гэх юм уу? Хүн болгонд энэ чанар байхгүй байх юм бол бид нар одоо шудраг байхаа болчих юм бол биднэрт бодит үнэн гэж байхаа болж байна. Дандаа нэг худлаа зөхөөсөн гэх. Тийм. Тэгэхээр энэ зан чанарыг бид нар уг нь төлөвшүүлмээр байдаг. Тэгээд төлөвшүүлээ, энэ зан чанарыг гаргая, илэрхийлье гэсэн чинь амархан биш байгаад идэг. Тий. Яаж суралцах вэ? Та хэдэд ингээд бистэ энэ хүн шиг л ийм гоё шудраг хүн болох юмсан. Энэ хүн шиг л байх юмсан гэд яг энэ шудраг зан чанар дээр, шудраг байдал дээр тэгж үлгэр жишээ харж исэн ч юм уу? Эсвэл хараад ийм л байх ёстой мэн гэж бодож исэн тийм тохиолдлууд байгаа болов. Манай би нэг найзтайгаа явжсэн чинь гудамжинд зүрсэн ах их хоёр. За. Нэг тэр ах их хоёр ингээ хоорондоо юу цахгүй нэг санаандгүй мөрөлцөхгүй юу. Тэгэл ингээл нэг руугаас чи намайг яага мөрөлж байгаа энэ төр гэл. Таньдгүй хүмүүс зүрх. Тийм таньдаггүй хүмүүс. За. Тэгэл нээсэн чи эрэхтэй болохоор тэгж яахгүй. Уучлаарай ингээ би ингээ санаандгүй харахгүй явж байгаад мөрөгчлөө. Тэгээ ингээ чи яас ингээ өөрөө ингээ буцааж явах ингээ оролцуулчихсан чиний ингээ буруу жоохон байгаа юм шүү гэдгсэн чинь тэр ихтэй. Би өстө замаа харсан чи өстө хараагүйгээс болоод намайг мөрөглөө энэ гэл. Тэр ах зөвөр ойлгуулах гээд тэ эрэг сэтгэгдлээр зохицуулах гээд үзээд байгаа штэ. Тэсэн чинь тэр их ч ингээ бүр ингээ сөрөг энерги оруулж ирээд. Би тгээгүй чи тэгсэн. Дайраад. Тийм дайраад. Сөрөг энерги гэдгийг дайрахыг хэлж байгаа юм. Хүлээж авч чадахгүй юу? Тийм хүлээж авч чадахгүй. Тэг хөндлөнгөөс харахад яавал зүгээр юм шиг санагдав. Хөндлөнгөөс харахад нэгнийхээ буруу яг өөрийнхөө буруу хүлээгээд нэг уушлалт гуйгаад зүрхэн бол ядаж дээр хасна. Тийм. За тэгвэл шудраг байх гэдэг нь их олон янзын юм дээр гарч ирэх юм байна тий. За тэгвэл биднэрт шудраг зан чанар их чухал гэд тий. Тэгсэн хэрнээ хэцүү байдаг. Тэгтээ бид нар бас заримдаа чаддаг. За тэгвэл ингээд чи шудраг байсныхаа дараа ингээд бүр өөртөө ингээд баярлаад, талархаад, бахархаад тий. Хэвээ би тэр үед энийг хэлж чадсан. Хэцүү байсан ч гэсэн би энийг хийж чадсан, хэлж чадсан гэж шударгаар хийсэн үйлдэлтэй бүр ингээд өөртөө бүр баяртай байсан удаа. Байгаа л. Баягаар гэхээ санахгүй байна. Санахгүй байна уу? За ганц өнөөдөр санаа орж ирэхгүй гэсэн. Санаа орж ирэх нь үү? барыг асуултаа матах гэдэг. Яг ингээ баахан бодогдоод. Тэгэхээр чи хоёлаа төвлөрөх гэдэг юм шүү дээ, тий? Attention буюу төвлөрөх гэдэг зүйл. Өөрөөр хэлэх юм бол хэлж байгаа зүйлийн үгийг одоо бодно гэсэн үг. За тэгвэл хэрэг тийм зүйл ингээ байхгүй бол гурлаа хамгийн сүлд нь тэгвэл томчуудыг одоо шудраг байдаггүй илүү их хүүхдүүдээс илүү шудраг байдаггүй гэж хүүхдүүд үздэг гэд би нэг юм хэлсэн шүү дээ, тий?
Тэгвэл жишээ нь юун дээр ядаж шудраг байгаасаа гэж та нар бодож байна. Заавал өөрийнхөө аав ээж багш дээр бодох шаардлагагүй шүү за. Заавал өөрийнхөө жишээн дээр биш. Ядаж л томчууд юун дээр шудраг байдлыг гаргаасаа гэж бодож байна. Хүнийг сонсож буруугаа үлээж сурах юм болов уу? Одоо жишээлбэл саяны зүгээр жишээ авах саяны тий ингээл миний харсан мөргөлдсөн хоёр ах ихч хоёр нэг нэгнээс уучлалтгүйгээд өөрийнх нь буруу хүлээгээд зурсан бол ямар ч асуудал үүсэхгүй. Тэгэхээр ядаж сонсдог болоод тэгээд томчууд ч гэсэн өөрийнхөө буруу зүйл ах юм бол буруу гэдгээ хүлээн зөвшөөрөх юм бол ядаж шудраг байдал нь сайжирна гэсэн. Аха. Тэгээсэ гэж хүсэж байгаа юм тий. За манай сонсогчид бас тий хэрвээ эцэг их ах их хин нэгний тий ах их эцэг их байгаа штэ. Тэгвэл бусдыг ингээд сонсож чаддгүй бас та яг өөрийнхөө ямар үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрөөд яг шударгаар өөрчлөлт гойдог ч юм уу тий хилдэг ч юм уу тэг чаддгүй гэдгээс өөрөөсөө асуух юм байна. За тэгхийн бол энэ маань эргүүлээд хүүхдүүдэд бас шудраг байвал ийм гоё юм байна, ингэх ёстой юм байна гэдэг тэр зураглалыг бид нараас харах боломжтой юм шиг. Аха. Тийм зурагсыг ингээд тэр хүүхдүүд рүү ингээд илгээж идэг байхгүй. Одоо жишээлбэл тэр миний гудамжин зурсан ах хоёр за нэг бас санаандгүй мөрлөлөө. Скор готлон дээр санаандгүй гэж хэлээ. Уучлаарай миний буруу гэж зурсан бол ингээд юм эргээр хүлээж аваад бусдыгаа сонсоод буруугаа хүлээж уучлаарай гэдэг үг хэлж сурах юм бол ер нь бол юм гоё ийдэг те юм гоё яаж харагдах юм бэ? Нэг л тийм хүний сонсож чаддаг шудраг хүмүүс нэг л цаанаасаа л ингээл гэрэлтээд идэг да. Яг тийм харагдах юм байна да гэдэг зуршууд ингээл над руу ирж байгаа байхгүй. Тийм болохоор энэ зурвсаар дамжуулаад би томлоод яг тийм хүн болохыг хүсэж мөрөөддөг болгож юм. Үлгэр жишээ авах ч юм уу. Үлгэр жишээ авдаг. Түрүүн манайгт үлгэр жишээ орж ирэхгүй байсан шүү. За тийм жишээ авсан хүн байна уу гэсэн чи ямар ч жишээ орж ирэхгүй байсан шүү гэд тий. За хэрвээ одоо миний хувьд болохоор ингэж ядчих чинь хамгийн түгээмэл гарч ирдэг. Хүүхдүүдтэй их уулздаг шүү дээ тий. Манай хоёр санаж байгаа л тэгэхээр нөгөө нэгийн насын баг гээд эсвэл дүүгийн гээд эсвэл нэгийн ах нь эмчин, их чин эмчин гээд ялгуулсан гэдэг. Одоо тихгүүгээр за ээж нь одоо 20,000 төгрөг байна. За энэ мөнгийг одоо тий бид хоёрыг өөрсдөө дуртай амиг аваасаа гэж хүсэж байна. За тэгтээ та хоёр заавал нэг нь ах нь эмчин гээд дүүдээ илүү их юм авч өгөх биш тий. Эсвэл нэг нь их чин эмчин илүү их зүйл хэрэгтэй гээд авч өгөх биш. Яг энэ мөнгөөр одоо өөрсдийнхөө хэрэгтэй зүйлээ аваараа. Заавал 10 мянга биш ч байсан байж болно тий. Гэхдээ та хоёр өөрсдөө тохиролцоод яг энэ дээр өөрсдөө зарцуулаараа, шийдвэр гаргаараа, өөрсдөө хэрэглээрээ гэд яг ижлэхнийг өгөх ч юм уу эсвэл сонголтыг өөрт нь үлдээгээд шудраг хандуул болж байна. Болно. За тэгхгүйгээр ах нь нэмчин, их чин нэмчин тий чи насаар том нэмчин гэж чи дүүн нэмчин эсвэл чи дүүн нэмчин гэдэг аль нь ч хэсэг хэцүү юм шүү тий. Тэгхгүйгээр бид нэр хүүхдүүдтэй ч гэсэндээ шудраг хандах боломжтой. За нэвтрүүлэг өндөрлөх цаг болсон байна. Манай ганц совдод юу хүсэж байна? Томчуудаас шудраг байх тал дээр юун дээр? Хүүхэд ялгуулсан гадаарахгүй байхыг л хүсэж байна. За хоёлаа яг тэрэн дээр нэг жишээ яриад тэр нэвтрүүлгээ тусгаж ялгуулахгүй гэдэг дээр. Ингээд одоо жишээ нь багштэй юм. Нэг юм шалгалтын дээр муу авсан хүүхэд байгаа зав. Тэгээ хажууд нь амар сайн 100 авсан тийм хүүхэд байгаа. Тэгээ тэр хоёр ингээд жишээ нь ингээд багшаасаа ингээд юм гоож авахгүй юу? Жишээ нь багшаа юу гэмдэ? Яг уу энэ бодлогыг заагаад өгөөч гэдэг. Тийм. Яг ингээд би энэ бодлогыг ойлгохгүй байна. Та заагаад өг гэхэд нь багш нь за чи шалгалтын дээрээ сайн авсан юм чи өөрөө ойлгох бодож байгаа. Би арай муу авсан дэн туслаад хийгээд тийм туслана. Эсвэл шал хэсгэрээ шалгалтын дээрээ сайн авсан дэн заагаад чи өөрөө бодоод 100 авчаад надаас асуугаарай гэх ч юм уу тийм ингээд ялхан гадуурхгүй байхаан л ингээд чухал ахгүй. Ижлэхэн хандах нь чухал тий. За энэ зүйл дээр анхаарах нь харин миний хувьд болохоор шудраг байна гэдэг нь зүгээр нэг шууд үннийг хэлэх гэсэн үг биш. Харин бусад хүмүүсийг ойлгож, бусдын нөхцөл байдлыг нь харж, бодитоор харж, тэгээд аль нь илүү үнэн бэ гэдгийг
мэдрэх, анзаарах, тэрийг илэрхийлэх нь илүү чухал юм шүү. Тэгээ ялангуяа насан туршид хүүхдүүдэд ийм сайн нөлөөг өгдөг байгаасаа гэж хүсэж байна. Гэр бүлийн радио 104.5 амьдралын өчгийг хүргэлээ. Өнөөдөр бидэнтэй хамт манай 6 дугаар ангийн сурагч Гансууд болон Ундран байлаа. Та хоёртаа баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр шудраг байдал гэдгийг бид өвлгөрлөх нь байна. Бид харуулах нь байна. Бас бид нар илүү бодтойгоор мэдрүүлэх нь илүү чухал ахнэ. Сонсогч тантай хамт найруулагч Мизөө хөтлөх сэтгэл зүйч гэрлээ байлаа. Түр баяртай. 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 Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрэлээ.